41 см радиустай бөмбөрцгийг түүний төвөөс 9 зайтай хатгаар огтлоо гинэ. Огтлын талбайг бол. За бөмбөрцгийн төв нь мэдээж юм голтой байх хэрэгтэй тийм. За энэ радиусын урт 41 өгсөн байгаа. 41. Яшээжсэн дээр 41. Тэгсэн төвөөс нь 9 зайтай хатгаар огтлсон гэж байгаа байхгүй. Төвөөс нь 9 зайтай хатгаар. Одоо энэ жишээлбэл 9 гэсэн урттай байгаа гэх юм бол 9 зайтай ийм хатгаар огтлсон. Огтлолт нь юу үсэх вэ? Ийм юм үүсэн тийм ийм юм үүсэн. Бид нэг далайн харж байгаа ч гэсэн бол нэг юм гонцгой төв юм шиг харагдаж байгаа боловч яг энийг эргүүлээд харах юм бол яг их зурдаас нарах юм бол юу харагдах вэ? Тойрог харагдана тийм үү? Тойрог харагдана. Тэгээ бид нэр огтлын талбайг болно гэсэн чинь тойргийн талбайг болно гэсэн үг. Тойргийн талбайг яаж болдог вэ гэхээр P бүрчг нь R-ийн квадрат. Бид нэр R-ийг л олох хэрэгтэй. За энийг бөмбөрцгийн төвийг А гэж тэмдэглэе. Энийг А, энийг Б, энийг голд нь яг энэ доорн C гэж тэмдэглэе. Бид нэр радиус гэдэг бол AC-гийн уртыг хэлж байгаа гэсэн үг. P бүрчг нь AC-гийн квадрат. Өгүүлбэр ойлгох юм юм аа. За тэгээд AC-гийн уртыг олно гэдэг бол энд нь бифорын дээр бичиж болохгүй. ACO гэсэн гурван дээр бифорын дээр бичиж. OA-гийн урт 41-тэй тэнцүү байгаа. OC-гийн урт 9-тэй тэнцүү байгаа. Эндээс AC-гийн квадрат гэдэг бол 41-ийн квадратаас хасах нь юу вэ? 9-ийн квадрат гэсэн үг. Эндээс AC-г бол нэг язгуур гаргана. Тэгтээ бид нэр язгуур гаргаж AC-г нь олох шаардлагагүй уус квадрат хэлшүүлчихсэн. Энийг олчихлоо. За нэг 41-ийн квадрат хэлшүүлээд 9 квадратын хооронд хасч болно. Эсвэл ингэж болно. Квадратууд ялгуун томьёосоор ингэж болно. За энэ нь мэдээж 32 болно. 32-ыг үрчгэн. За энэ хэд вэ? $1600 мөн. За ингэж боллоо. За тэгээ энэ дээр орлуулах юм бол 1600 пикс. Ингээд бодлоо. Гол нь өгүүлбэрээс ойлгох хэрэгтэй төсөөлч юм бол ингээд докторгийн хэмжээ айгүй амархан байдаг гэдэг байна шүү дээ.